зохиолч Жамингийн гал. Буурал аавын асуулт тууж. 6 дугаар бүлэг. Хурдан буунд цахиур байдаггүй аж. Тань мэд хүн их хүслэнд хөтлөгдөн нэгээс нөгөөд тогтож ядан тэмүүлэх хүүхдийн болчир оюун мөнгөн усны тусал луугаан тогт хүргүй өлгөөргөн зүйл. Түүний эрэл хайгуулд томчууд зөв туслах үүрэгтэй төдөөгүй мянган яагаадын учрыг өөрсдөө олж төвхтэй зангилаа нийдэг уйггүй тайлж чаддаг хатамжлагдсан тархитай хүн болохыг эрмэлзэх үүрэгтэй. Учир нь хүүхэд бол маргаашийг бүтээх дарахцуул. Манай ардын уламжлалт хөлцөнгүй сурган хүмүүжүүлэх ухаанд авмаар юм их гэдг нь мэдээж боловч миний балчир ах үед хүүхдийн ертөнцийг том хүнийхээс ангид үзэж хүн гэдгээс жигүүрлсэн нэг эрэмдэг ойлголтыг хүүхдүүдэд зүүдэг байлаа. Тэр буруугүй мухар үзлийн улмөр одоо ч надаас арилаагүй явж байж болцшгүй. Ирээдүйн хүний шинж балчир насандаа тогтоогддог болохоор аргагүй тийм байх үндэстэй юм. Манай гэрийн дээхэн хаданд Элений үүр байж билээ. Хадны оролд хитэн бургас ургаж тэр өөд авирч харвал үүрний доторх байдал бардан харагдмаар санагдана. Тэр үүрэнд хитэн сүрхий улаарсан бөгөөд буйлсан илээ байх нь байс хийгээд хүүхдийн гараас идээ хоол булаах юм уу? Дэлгэцтэй ааруул самардан зарим үед газар унгаад шороотой холж орхино. Айлын авгаачууд ийм үед илээг харааж сохор доглонд нь хурч алах хашраах юмсан гэж өглөх боловч тэр нь хизээч үл биелнэ. Надад тараг хутгадаг бяцхан модон халбаг байсан бөгөөд нэгэн өдөр манай хамаатны нэг хүүхэн сумын төв орчхоод дайрч цай уугцуур надад 2 ширхэг ёотон өгч. Миний төв чи энэ халбгаан эгчтэн өгч. Би өнгийн нэвтэйхэн хуулж 2 сайхан хуур хийгээд нэгийг чамд буцааж өгнө. Халбах ч ногт эвдрэхгүй. Өнгөний шарн байхгүй болох боловч хутгах гад ямар ч саадгүй. Тэгтэн би дуртаяа зөвшөөрөв. Хэд хоногийн дараа надад бяцхан хуур халбах 2-ыг минь буцаан өглөө. Ийхүү би хууртай болчихов. Болвол манай хотныхонд надаас өөр хөгжмийн зэвсэг эзэмшсэн хүн байгаагүй хэрэг бах. Өчүүхэн нэмгэн хулсны голд урд хэл гаргаж нэг талд нь сэртийлгээд тэндэн уйсан утсыг татна дуу гаргадаг ухаантай эд байв. Түүнийг ангайсан амдан дагуу бариад утсыг татхад хэлний чичирхийллээр бүдгхэн дуу гонгнон гарна. Амьсгал ба таталтын сул чангаар гарах авианы хүч өөрчлөгдөн аяарах аж. Тэр их ч анх өгөхдөө хүмүүн төрлөختөн гэдэг дуу оруулж үзүүлсэн боловч би ямар ч дуу оруулж дийлэхгүй байлаа. Ээж хүртэл надаас хуурыг минь гуйж үе дуу гаргана. Ах миний хураар наадахын тулд сүрхий долгонож буулт хийх хэрэгтэй болдог байлаа. Тэр хээр очоод тийм ч дуу орж байна, ийм ч дуу орж байна гэж сүйд болох боловч би энэ хэрэгт шүүгч болж эс дөнгөн. Бид хоёр аргалт хамт явбаас ах өөрийнхөө дүүсэн аргалын аль олигтойг надад өгч шээзгийг минь дүүргэн. Түүнийхээ хүчинд миний хуурыг хантлан татаж авна. Миний мөнхөө ийм сайхан аргал олсон байхад чи хэдэн шар хомоол хийгээд ирж байдаг гэж ээж загнах боловч тэр үл эсэргүүцэн. Амны хишигтэй хүнд аргал их олддог юм гинэлээ. Миний хүү ч амны хишигтэй хүн байгаа юм гэж ээж намайг магтахад би дотроо баахан гимших боловч бас яггүй маадгар байдагсан. Явандаан их баггүй миний хуурнаас уйдаж дандаа энэ мөг ёнгонуулж байдаг. Гулсан хуур их татвал хувхаарахын тэмдэг гэж загинцгаах боловч би тэр гайхамшигт зэмсэгтэн хайртай хിവэр л байв. Нэг удаа хуур маань алга болоод хэд хоног би уйдав. Гэтэл харин гэрийн даруулганы чулуун завсар байж билээ. Үүнээс хаширч агиа эмигнээс улаан торгоны өөдөс гуйж аваад өрөөсөн талд нь уйлаа. Энэ нь миний хуурыг нүдэнд бараатай төдийгүй их чимхтэй сайхан болгож өглөө. Нэг өдөр голын захын том чулуун дээр зогсоод хуураа тоглож байтал гинт сүр пар хийж ямар нэгэн ёс төргүй итгээд хуурын минь булаан авав. Би айж зочсондоо дуу алдан ойччихлоо. Аз болоход цүнхэл ус руу унаж би норсон боловч гэмтсэнгүй. Үзвээс нэг илээ миний хуурыг сарвундаа бариад улаан алчуурыг нь нисэлтэн дундаан тоншиж үтсээр үүрнийхээ зүг далд орлоо. Би хоолоогоо шахан байдаг тэнхээгээрэн уйлж орилсоор гэртэн орж болсон явдлыг тоочвол ээж "За болж.
Чи хулсан хуурнаас салахгүй ён хийлгээд их байлуу гэж загналаа. Элээ ээж хоёрт гаргасан уур гомдол минь явандаа дарагдсан боловч Элэнээс хариухан авна гэж хатуу шийдэв. Энэ найдвар биелнэ гэдэгт би лавтаяа итгэж байлаа. Учир нь Элений үүр ойр бөгөөд ёлных шиг өндөр хатанд биш. Учир нь хурж болохоор билээ. Нэгэн шиврээ борооны дараа сайхан нар гарсан үед Элений үүрэнд хүрэхээр би зорив. Нүцгэн хөлөөрөө зуны цагт бараг гутал өмсхийг мэддэггүй байв. Чулуу дамжин дэгдсээр дорхноо өөртний хадны ёроолд хүрч очлоо. Шууд авраатаж болмоор боловч эхлээд бургасан давирч юу байгааг нь харав. Бургасны үжирсэн мөчөр өснөөс даавуу шувууны өөдөс зэрэг хөглөрсөн үрн тун хааш яаш засагдсан аж. Үүрний голд 4 цайвар ангахай. Тэр нь бараг дэгдээхэ болсон байлаа. Ерөнхийдөө махчин шувуутай төс төвтөр боловч Элених гэж хэлхийн аргагүй хөөхөн аж. Бараг дун цагаан шахан мөнгөтэй боловч толгой нь шарвтар, хажуун шавшар байх нь нэн өхөрдөм. Намайг идэх юм авч ирлээ гэж бодов бололтой. Хүзүү сунган зүтгэж, сулхан дуу гарган шуугалтна. Би тэр хөөхөн амьтдыг сандрах гэж бодсонгүй. Юуны өмнө хуур минь байна уу үгүй юу гэж харлаа. Ер нь байх царайгүй боловч үүрний захын хөх бургасны мөчөр дундаас нэг сонин юм цухойно. Гэвч бургасны ороогоос зүтгээд тэнд хүрэх аргагүй байлаа. Харин уртхан шилбүр юм уу уурахтай бол хөрмээр санагдана. Тэгэхээр шууд авирч хүрэхээр шийдэв. Газар нойтон үед хад чулуу хэлбархан нурах аюултай гэдгийг мэдэх тул тун болгоомжтойгоор найдвартай бүх хаднаас зурсны дараа хөлөө зөөх зэргээр удаан дөхөв. Тун ядарч зовлгүй үүрэнд хүрлээ. Тэгээд ангахаа нүд дээгүр зүтгэн өнөөх хэмээг харвал маргаангүй тамхины утайж доёйсон том ногоон соёо. Татгаш унжин. Би үүрийг нураахгүй тулд эвтэйхэн татаж суглаад суган доогоороо доош унгав. Унахгүй тулд гар чөлөөтэй байх шаардлагатай байв. Тэгсний дараа өөр хэрэгтэй зүйл биесхийг шалган харав. Доош буухын үед ёлын тайгны хойноос зүтгэж явхад тохиолдсон эвгүй явдал санаанд орж дотор ширвээдсэн боловч тэгсгээд гайгүй болов. Над руу шуугилдан зүтгэж байгаа бяцхан Эленүүдэд би та нарыг яахчгүй битгий аацгаа. Харин миний хуурыг яасан бэ? Өргөө хөөнүүд минь дээ гэж хэлээд доош бов. Олзоон үзвэл ногоовтор зэв бүргсэн цохилуур, сэтгүүр, хавчаарта яггүй дэгжин байсан баймаар уут байх боловч үжирч гандаад өнгөн мэдэгдэхгүй болжээ. Хинэмүү сохор элэ тамхины утаар яадаг байна гэж би ганцаараа ярьсаар олзоон үзүүлэх гэж гэрийн зүг ухс хийв. Зэвтэй байсан учраас төмөрлөг идэн алт мөнгө гуйл зэсний аль нь болохыг эс мэдэв. Орууд ээж аав хацсан юм гэвэл за чи хачаа дэрв. Чонод хөөгдсөн юм шиг хин байж байгаа гинэ гэснэн чи ааваараа яах нь ямар тийм сүрхий хэрэг болоод орхив гэж асуулаа. Би ардаа барьж зогссон юмаа ээжэд харуулв. Эн чинь ямар ямаан аваад ирвэ? Тамхины ут байна гэж ээж түүнийг авч үзээд овоо дөрөн хийцтэй юм. Мөнгөч сайтай бололтой хэмээн гар дээрэн цэгнэж үтснэн хаанаас авав гэж асуулаа. Элений үрнээсээ. Чи бас л хашраагүй шууны өөр хөндөж явдггүй. Ингэж байж хад руу нисэж өөхөх учиртай тарих юм а да чи. Бас Элений тай хайгаа яв гэж инээлээ. Би хуурай хаасан юм. Аавд очиж хэллээ. Гэд ээжийн гараас олзоо шүүрэн гарч харайв. Аав нагцынхаас гараад ууцаа өөрчгсөн алхаж айсуй. Би ухтан гүйж очиод аава би ийм гоё юм олсон. Ястай жинхэнэ мөнгө та бүр аваарай гэв. Аав нөгөөхийг авч үзээд нэрэн овоо идвэн гэж хүү минь. Элений үүрэн дээр байна гинэ. Аав нөгөөнийг чинь зараад дээлийн торго юм уу? Гутлын булгаар авч хүүдээ өгнө. Юм илбэгш нэ гайгүй гэлээ. Би өөрийнхөө ирээдүйн чинэлэг байдлын тухай сэтгэлдээ дүрслэн хөөрч байв. Буурал аавын адил шар торгон дээлтэй. Шинэ булгаар гуталтай. Тун дэгжин ява өөрийн дүрийг нүдэндээ үзэх шиг болж байв. Дайн дуусахаар яагаад юм элбэг болох ёстой юм? Мэдлээ. Муу гитларыг алаад хамаг юмыг авч хүмүүст өгөх юм байна хэмээн оншлов. Аав миний толгойг илж миний хөөч юм болохтой сайн.
Ер нь л их буянтай хүн болно. Харин чи Элений үүр эвдэлж сүйтлээгүй биз? Үүндээ амтшаад дахин хад байцанд авирсан байвал би хүлээхгүй шүү гэж анхааруулв. Аавын сүрхий урамтай байгааг далимдуулж би сэтгэлд их удаан хадгалагдсан нэгэн хүслэн гаргаж аава би үгүй та надад буугааныг үүрүүлээч. Би гөрөөсний дэргэд яваад очихдаг юм. Буутай бол яг алж чадмаар хэмээн хорхойсов. Буу тэр ч бас эр хүний л сандаг л санаа. Гэхдээ миний хүү арай л бага байна. Цаг нь ирэхлээр аав нь хүүхдүүдэд буу бариулж сургалгүй л яахав. Хизээ та буу бариулах юм? Чи хүний үг сайн дуулж ажил сайн хийгээд байвал хий утгав те. Би ажил сайн л хийгээд байгаа штэ. Зөндөө их юм олоод байхад яагаад амархан том болохгүй байна. Тэр чи яриаггүй л те. Гэхдээ жаахан Багдад байгаа юм болов? Сайн дээрээ сайн болвол өсөх гэдэг чинь жилээр биш сараар талиж өгнө. Сар гэдэг чинь юу лээ? Тийм бах. Том дугуй сар гарсан үед болдог хэрэг. Сарны тухай зөв ойлгох нь надад бас өөр ашигтай байсан юм. Учир нь манай буурал аав ээж хоёр надад мөсөн чихэр авчирж өгнө гэж амлаад Аршаанд явсан юм. Тэднийг хизээрэх тухай томчуулаас лавлахад бүтэн сар болоод ирнэ л гэж билээ. Аава бүтэн сар чинь хэр олон хоноод болох вэ? Чилээсэн 30 хоногийг 1 сар гэж байгаа юм да. 30 чинь их олон уу? Олон. Гарын 13-га 3 дахин задлж харуулад л ийм л хонно гэсэн үг. Тэгвэл гэж би урамгүйхэн дуугарлаа. Миний том болж буу барихч хавьгүй. Аршаанд явагсад ирж мөсөн чихэр идэгч өдий санагдсан билээ. Би аавыг дагаж гэрээхэн дэргэд ирсэн боловч орсонгүй. Олсныхоо тухай торгон дээлтэй болох тухайгаан яаран зарлахаар агаа чагамцынх руу жирэлгэв. Хэвтээд зөөрөмлөж байснаа агаа намайг амьсгаатан гүйж ороход цочоод нөө насаа алтамар чамайг ти юунд ингэж харцханд хөөгцсөн болжмор шиг дандаа л харааж гүйж явдаг юм. Агаа өнөөдөр би шархираад хариу үгүй. Яасан ч энэ жил нүд анах шиг байна гэлээ. Би түүнд болсон явдлаа цөмийг нь ярьж санаа амраад та хийцтэй цай хийж уугаач гэж зөвлөгөөн өгөөд гарах гэвэл урд шүнжин могоо зүүдэллээ. Гэрээр нэг могоо. Эртүүдийн нөгөө муухай царцаа дэвхрэгнээс хойш тийм болчихсон юм. Гэх нь надад их л өрөвдөлтэй харагдлаа. Би үннээ хэлэхээр шийдэж агаа та царцаануудыг өөрсдөө таниад орчихсон гэж бодсон уу гэвэл үгүй тэгээд та нар хар үхээрүүд авчирч хийгээ юу. Тэгс юм гэд би инээлээ. Нэр юм биз? За тийм бол чи яах вэ? Ёх гэж санаа амарх минь гэхэн тэр. Жохом яагаад чагмцын санаа ийхүү амарсныг би бодоод олсонгүй. Тэр надад томоо хуруудан дээр өрөм тавьж өгөөд үннээ хэлдэг сайн хүү гэж магтлаа. Би нагцынд очихоор ухс хийв. Дахиад бороо шивэрэн орж эхэлсэн боловч хөл доорох газар зөөлөн бөгөөд бүлээн мэдрэгдэнэ. Энэ үед тарвганы ус гүйцэж гөрөөс таргалан уловч тэвх бэлтгэн. Би хавхны гар хүчрэхгүй тул буун эрхэм зэвсэг мэт санагдаж байв. Аав нэг өглөө 2-3 хавхаан авч буугаан өрөн ах бит хоёрыг дагуулж хон бэлчээв. Ийхүү явах нь бахтай сайхан аар баяр хөөртэй аж. Өсөн гүйцсэн сайн тарав горсон нүхэн дээр хавхаа зүүн. Хавх хэрхэн зүүхийг тэрээр бит хоёрт сургамжлана. Өдий цагийн тарваг амархан орноо. Та хоёр буцах замдаа эргээрээ харин хонь мал оруулва гэж захиад би гөрөөс шуу харсан шиг яваад оройхон очноо гэв. Та гөрөөс алах уу гэж асуувал лус савдаг хайрлал гөрөөс алхал байх гэж аав хэлээд цааш одов. Ах бит хоёр хээр хэсэг тоглоод гэдэс үлссэн тул хүнсээ идлээ. Хүнс нь хитэн аарвал ганц хоёр зүсэн бяслаг байсан хэрэг. Ийм суутал бидний дээд царманд бололтой аавын буу дугарлаа. Баян алтай минь хишиг хайрлж үзээсэ гэж ах хэлв. Би энэ зүсэн бясалгаан алтай дөрөгчих үү гэж ахад хэлв. Тэг аль наашна гэд ахавч бясалгийг үүрүүлэн бууны дуу гарсан сардаг өөд цацав. Одоо лус савдаг баярлсан бах
гэж би итгэлээ. Хоноо гэрийн зүг хандуулж ах хавхан ирэхээр надаас төрүүлэн явлаа. Гурван хавх боловч би биенээс нь их хол зүүсэн тул бас ч нилээд ажил орох эд байлаа. Би хоньны араас хулган зурам чулуугаар шидэж цэцэн үтсээр яв. Нэг харсан чи урд биений ингэр дээр ах ямар нэг юм оролдож нөгөөх хавх зүүсэн нүх рүү очин харж байв. Жиг болсныг мэдээд би хөөрөн баярлаж оржоо хэмээн тэсгэлгүй хашгирав. Ах хариу хэлхийн оронд наашир гэж даллав. Би матсаар дорхноо хурч очивол тарав гороод хавхан аваад явчихсан байна. Би хаасан ч олсонгүй гэв. Бид хоёр дошноос доош нүх хонгол нэгжиж явтал урд хөлөөрөө орсон тарвга нүх рүү бөксөөрөө шан орсныг олов. Тэрээр хавхан дээрээсээ татхад харихрэн нүхний дээд талгууд толгоогоороо цахтан хавхгүй урд хөлөөрөө газар тулаад дийлдэх янзгүй. Эвээ хөөрхий. Ёстой эчээний хар байна. Эчээний хар гэж ёстой бүдүүн бүрэх гэсэн үг юм. Ах ийхүү дуалдаад чулуугаар сайран хамрын нонох гэж хэсэг шидсэн авч олигтой юм болсонгүй. Мод аваад явдаг байж гэж намайг хэлэхэд ах арга баргадан ийш тийш харж байснаа гинтээ мэрэгэн арга олж нүдэн гэлэлзэн аль над бүсээ тайл. Тэгээд ямаан гөрөөсний ивэр олоод ир гэж хэллээ. Би бүслэж явсан ширмэсний тасархаагаа өгөөд ивэр хаахаар гангуруугүй. Янгэрийн өрөөсөн ивэр олж аваад хурч ирвэл ах бүр урваачихсан уйлаад сууж байлаа. Чи яв тарвганд синжүүлчих үү гэхэд энэ муу зэвэнд сорогдмор тавиад хөөчлөө гэв. Үнэхээр л хавханд нь хэсэг ус авчуулаатай боловч тарвга нь алга байв. Би ахад уур хурч чийл хамаагүй татаж байж хайран тарвга халдуулчихлаа гэж өглөвөл цаанаасаа л дургүй байсан юм байлгүй. Тэгээд ч чиний Аз дутаж гэж өөрийгөө зөвтгөв. Нөгөө муу хавхыг авч шидээд нүх рүү тонгоон үзвэл тарвганы нүд харанхуйн дунд ёлтолцсон тод харагдаж байлаа. Хүүе байна гэж би орлов. Ах хөвтөж харснаа. Өө эн чинь нэрэн гэлэнд орчихсан гэлэн бай шүү дээ. Гэл гэдэг нь тарвганы сандарсан үедэн төр зүр орж амьд зулбдаг муу нөх юм. Улс амьтан муу нөхийг ухаж тарвгыг авдгийг бид сайн мэднэ. Гэтэл чухам яаж түүнийг бид авахаа мэдэхгүй байлаа. Ухуу. Цаашаа яргаад алга болох болов уу? Яах вэ? Утах уу? Хөөрөхгүй болохоор болох болов уу? Хормоогоороо сэвэд байхад өхгүй гэхэд согтох байлгүй дээ. Согтчхоод солбож яваа амьтныг түншиж орхих амар шүү дээ. Гээд ах мэрэгэн бодолтой урамшин инээж аль миний дөө аргал хомоол түүгээд ир. Одоо энэ муу тарвга миний болоови. Би гүйж аргал хомоол цуглуулад нилээд болгож байтал ах хараал зүхэл болж эхлэв. Яв гэвэл энэ муу гуйлахчин хитний чинь уул дуусчихсан байна. Ядаж цахиургүй бол цагаан чулуугаар харлахсан. Гэтэл уул болохоор арга алга гэв. Чамаас л болж хайран сайхан тарвга аллаа. Уулдгүй байж хит зүүж өгснээ хийн гэж би загинлаа. Ах мөн л ухаан сэлж шидмэсний гогцоог эврийн үзүрт тээглэж нүх рүү гударснаа. Өмхөөд авч байна. За чи дээсний үзүүрээс барж вэ. Дээш нь сийлэлгэж татан шүү. За болоогүй би хэлнэ. Дахин гогцоогоо засаад нүх рүү шургуулснаа. За өмхөөд авсан шүү. Игц татвал дээд соён осно. Үнэндээ соёо биш. Үүдний хоёр том мэрэгчшүүд. Мултарчхан. Ингээд бид хоёр ёстой л өвгөн сармагчин хоёр гихч үлгэрийн явдлыг давтан цуурч зогсоод угсраад л байв. Эхлээд юр дийлдэмгүй байснаа 1 2 3 гэд хүчилтэл тарвга нааш татагдан нүхэн дотор хуржигнэх чимээ гарч ойртлоо. Татаад вэ битгий сулруулаарай гэж ах намайг командалж байв. Удалгүй нөгөөх тарвганы замд гар хар толгой нүхний амаар цухуйлж ирлээ. Би бэлхүүсээрээ ороогоод явъя. Харин чи тэр чулууг аваад толгоор нь цох. Сайн цохон шүү. Алдчихваа гэхтэн би аягын чинээ цул чулуу аваад дээш цогноос нь сайран хоншоор нь өгчлөгөв. Тарвга нуглайлгаад хамрын нүхнээс нь хүрэн цус туслан нам болов. Ах түүнийг урагшин жаахан татан гаргаад бүр том чулуу авч цогхыг тушаав. Би даах хэмжээнийхээ чулууг 2 гардан өргөж байгаад хөөрхий тарвганы толгоо руу дахин буулгав. Толгоон жигтэйхэн хавтгай юм болоод явчих шиг боллоо. Ах түүнийг хойд хөлөөс нь барьж чулуу гойдаад за одоо минийх болсон. Ирхүүний 13 мэх хэрэглэхийн сайн л аллаа шүү дээ. Ёстой л
Булаа эд байна да. Бодог хийгсэн гэж хорхойцов. Би л усын хаанд зүсэн бислэг өгөөгүй бол алдах байсан да. Айгүй бол хавханд тарга орохгүй ч байсан байж мэднэ. Чиний тэрмүү бэлтгийг чинь шууд түүгээд идчихсэн шүү дээ. Лусын хаан тийм юм таахчгүй. Ядаж дан түүхий сүүнийх байх ч нүлээ. Ерэн чи тэгээд аавыг буудахаар гөрөөс алагдасэ гэж цадсан болохоос хавханд тарга оруул гэсэн биш гэж тэр зүтгэв. Миний шар гозоож аавыг гөрөөс алж ирвэл чамд өгөхгүй. Би өвчүүг нь ганцаараа иднэ гэж хэдэрлэв. Өө тэг. Би тургийн хар махыг чинь тоохчгүй. Энэ тарвагныхаа махыг чанаж сонгон шаруугийн тааруулаад суугаад авсан байхтаж. Миний хорхой хурж шүлсээ өөрийн ирэхгүй залгив. Ах тэр байдлыг хараад намайг улам цаашлуулж. За яах вэ? Өвдөл цөвдлөхийн юм гарвал чамд өгөмц. Харин чи наад хавхаа авчих. Би тарвгаан үрий гэж байна. Би ууралсан учраас хавхын ч авалгүй босож ухсхийв. Баахан гүгээд эргэж харвал тэрээр тарваг хаах хоёроос гадна миний муу салбар тэрлэгийг хүртэл үүрээд янз нь уйлж байгаа бололтой бархирсаар ирж харагдлаа. Хоёр дахь хавхыг нь он хөтөлтөөр зүүсэн байв. Би түүнийг очиж үзвэл өмхий хүрэн орчихсон хавхын чирээд нүхний дошны доохон том чулууны ёроолд очисон байлаа. Би түүнийг чулуугаар балбаж гарлаа. Тэр бүх амтэж гэж жигтэйхэн, муухай үнэртэй ч гэж хачин, сүүлдээ бүр улаарад ахыг ч мартжээ. Том чулуу өргөн буулгаж байтал 71 юм цохоод авлаа. Эргэж харвал нулимсандаа халтартаад хөгийн юм болсон ах амьсгаацаар зогсож байв. Тэр миний хажууд хавх тэрлэг хоёрыг хайчхаад тарвгаан үрээд зурж алхав. Тэгэхээр нь би яах вэ гэж бодсноо муу навсгар тэрлэгийн шүүрч аваад ахын араас гүйчхөв. Хоромхон зур тэднийг гүйцэж очоод хажуугаар нь зурж гарахтан бүгс рүү нүцгэн хөлөөрөө нэг өшөглөөд авлаа. Ах намайг зүхэж чулуу шүүрэн миний араас явуулсан боловч би бултаж зайлаад зүхтаачхав. Гэрийн хойд хөтөл дээр гарч ирээд харвал хонь хотлон очиж байв. Бас 2-3 хүн ирсэн бололтой. Манай гадаа морд харагдана. Хэсэг явж байгаад нэг хавхаан санав. Тэр нь яг хөтлийн өвөр дор том цагаан доштой нүхэн дээр байсан тул би огт андуурсангүй. Мал оруулахгүй тулд нөхрөө нилээд лавлаж зүүсэн байлаа. Очоод харвал нэг эрт гарсан мөндөл хинц хотлын аль нь ч байж болмоор жижигхэн тарваг яг хүзүүгээрэн ороод өгчихсэн байлаа. Үүнийг үзээд миний уур гарч сэтгэл сэргэв. Бас тэгээд түрүүчийн адил төвөг чирэгдэл болоогүй нүд анчихсан нь бүрч олзуурхам. Би хавхны гар дээр өвдөглөн дарж ноцолцоор байгаад түүнийг салгаж авав. Дэрэгдэн дээш нь харуулж тавиад ахыг хүлээв. Гэтэл түүний гидс хөөж томроод ер нь сүрхий том тарвганы янзтай болж ирлээ. Ах тун базаахгүй царайлан нөгөө тарвгаан дааж ядсаар дөхөж ирснэ. Миний додгор байгааг хараад зог тусаж пөөх гэж дуу алдлаа. Бас нэг тарваг орчих чуу. Хин чамд алж өгөв гэхтэн би өөрөө алсан юм гэлээ. Тэр ирээд эргүүлж тойруулж үзснэ. Мөөх хинц хотлол байна. Гэхдээ сүрхий таргалсан юм гэж барууныг нь барьж үзв. Үүгээрээ бодог гинэ гэж би эзний ёсоор хэлв. Ийм жаахан юмар бодог хийгээд дэмий. Миний дүү тэгсэнд орвол том тарвагтайгаа нийлүүлж чанаад сайхан эзэн дээр гэж мань хүн бүр эвлэрэнгүйгээр зөвлөв. Харилцан хонцгосон эвгүй бодол бүрэн мартагдаж бид хоёр бие харан хөвжилтойё инээлдэв. Газрын уруу хөл нүцгэн буух үнэхээр амаргүй байдаг хэрнэ. Бид урамтай наргагүй босцгов. Ах манайд зөндөө хүн ирсэн байна гэхэд ах тийш харж нээр нь тийм гэж ямар улс юм бол эдний хүүхдүүд яасан айхтар анчин золигнууд вэ гэж гайхандаа. Аав нэг том угалз юм уу? Тархан загалт их унгаад ирсэн байвалч гэж манер ярьсаар уул руу буусан нарийн жим даган миний түрүүнд алхаж байлаа. Хотондоо хурч очивол манайхан хэдийн малдаа гарсан харагдана. Хоноо бараг бүгдийг холбочихсон шиг байна. Овоол дөхөө гэж ахалзуурхаад тэр ногоон дэлтэй хэм бэ? Тэр ээжийн цаана бас нэг халмигтэй нөхөр зогсож байна хэмээн шивгэнлээ. Би харвал огт танихгүй. Ногоон дээлтэй хүүхэн ээжтэй хамт мал сааж тэр хоёрын цаана ингэртээ өдий төдий гэлэлцсэн товч бүхий сайхан цамцд өндөр хүн ташаа тулж зогсоод бидний зүг харж инээн ямар нэг юм хэлж байна.
Бид үл таних улсууд руу игцэлж харахаас зовс хийж нүцгэн хөлийнхөн үлмийг ширтэн алгацгаав. Ах надад шивгэнэв. Манайд л ийм садан байхгүй дээ. Газрын хаанаас хачин дэгжин улс гараад ирсэн бол гэлээ. Хамжилцаад хонь саагаад өгдөг нь ямаа да гэж би хариулав. Ёстой л доо. Бид хоёр өнөөдөр хацтай байна өө гэж ах хэлээд гэрийн суударт тарвгаан пит хийдэл хайчхад би мөн тэгэв. Ээж хотноос хашгирч та хоёр иржийн улс амьтантай цагаалаач садангуудаа ярьчихэд байхад ах яах нь гэсэн шиг над руу харж садан байх нь тэгвэл ч учиртай шүү. Лав ганцгалгаатай л байж таарна гэж итгэлтэй хэлв. Гар нүрэн угаалаа гэж хашгираад бид хоёр гол руу гуйлээ. Гол дээр очиж үл таних садангуудаа олигтой харагдахын тулд нүүр гараа сайн угаав. Тэгэх хоорондоо ямар гихч садан болохыг элдвэр тааварлаж ярилцсан боловч шийдтэй юм олсонгүй. Нүрээ сайн хатаачхаад шууд тэдэн рүү гүйлээ. Нөгөөх нь ногоон дээлтэй хүүхэн инээж ястай том ирчүүд болжээ. Гиснээ бид хоёрыг үнсэж золглоо. Бас хажуудах халмигтай албаны байрын ах чиглэсэн мөн зогсож яг ахын хэлсэнчлэн яасан сүрхий анчин ирсүүд вэ? Та хоёр яаж алсан юм гэж сонирхлоо. Хавхаар өглөө зүгээд л буцахтаа ирэх гэж үү дээ. Нэгэнд нь муу өмхий хүрэн орчхоогүй бол гэж би ам урсан тайлбарлав. Цаашаа гөрөөсөнд явсан. Лавл буун дуугарн үлээ юм алсан баха гэж ах их додгор хэлв. Таныхан чи гэрээрээ сүрхий анчин юм а гэд ногоон дээлтэйгч инээлээ. Ээж намайг зааж эн чинь нөгөө мө бурхан болоочтой түн амжихан бүр салдаггүй байсан юм гэж тайлбарлахад тэр ихчийн царай хувьс хийхийг би ажиллаа. За миний хүүхдүүд орж ундаан уу. Тэгээд нэг ус зөө. За миний хүүхдүүд орж ундаан уу. Тэгээд нэг нь ус зөө. Нэг нь малдаа гарч хамжилт хэмээн ээж хэлв. Гэрт ороход манайд ямар нэг өөрчлөлт гарсан мэт санагдав. Бид хүйтэн хэрэм залглан юм идэх хоорондоо ийн ярилцав. Өндөр ахын нөгөө охин нь нөхөртөөгөө ирсэн юм байна гэж намайг хэлэхэд ах ийм гой хүүхэн бүр юр үзээгүй. Нээрэн их гой ихч байна шүү. Агигийн дунжаа бол энэний дэргэд юу ч биш. Дээл нь их гой тийм ээ. Царайч гэсэн. Би том болоод ийм авгаа авнаа. Харж байгаарай. Би ч гэсэн. Чамайг дунжаатай суулгана да. Муу дунжаагаар чи яах юм? Тэр одоо хүүгээ хөөчихсөн. Муу гаргуул утаа нь бүр тоохоо байсан. Худлаа. Тоглосон юм. Өндөр ахын охины нөхөр лав дарга баха. Чи хараа үсттэй. Дарга цамцтай байхын. Цэргийн дарга гэж үү? Үгүй ахаа. Цэргийн дарга бол буутай. Гой цүнхтэй. Бас халимг нь их хурд байдаг юм гэж би цэцэрхв. Дарга болоод л авгаа ийм гоё байгаа штэ. Авгаа ямар хамаатай юм бэ? Хөдөө садангиндаа очиод ирээгээд нэг хүний цамц гууж өмсөөвиз. За. Чи ус зөө. Битгий уус амьтны чихэр боо хулгаалаад ичхээрээ. Чи зөөхгүй юу? Би Би хотонд очиж тэр ихчийг хармаар байна. Харин малаа түргэн саалгачаад ороод ирэхэд чинь би чамд өөрийнхөө чихрнээс өгнө. Ёстой худлаа ярихгүй. Ингэж хэлээд ах ухсхийн гарлаа. Би гэрт байгаа хачин үнэртэй саарл цувыг барьж үзээд баруун тулд буй булгаараа дайл шар ширэн богцсэлтийг шохоорхон харсаар 2-3 хувин авч гарав. Хүний анхаарал татах үз чангаар эсгэрч 2 хувингаан савлсаар гол руу гүйж явахтан хотны зүг байн харж байв. Энэ өдөр надад онцгой хөвгчлөлтэй сайхан санагдаж байлаа. Би тун шалмаг хөдөлж хідэн хүн ус аваад өөрийн санаачлагаар модон тагшуудан угаав. Бас дөрвөлжинд аргал оруулж дүүрэглээ. Тэгээд жижиг дүгсэрж уйлахт нь арагнаас нь гаргаж тэврээд мал сууж байгаа улс руу очив. Нөгөө сайхан ихч бас сайн хүү юм а? Анчин бас тэгээд ажил сайн хийдэг. Дүүнэр анч сайн хардаг гэлээ. Сайхан хүрэн шаргал гэзгийн ганц сүлжиж угт нь мөнгөн даруулга хийгээд шинхэн торгон савхин гуталд ногоон торгон тэрлэг өмссөн өнгийн утсаар шүдэлж хатгсан цамцны цагаан зах гадагш унжуулжээ. Царай нь хөдөөний битнийхээс хачин булбарай зөөлөн харагдахын дээр үргэлж сайхан цагаан шүдэн яралзуулан инээхэд хазар дээр нь хонхор гарна.
Би дүүг тэврэн сууж түүнийг шохоорхон байв. Нөхөр нь ийш тийш уулын толгой харж нэр ус ан гөрөөтэй эсхийг асууна. Тэр үл таних хүний түүх гөрөмөд цамцны алтлаг товч миний анхаарлыг мөн ч их татаж байв. Өмдний өрөөсөн гойнд би лав багтаад илүү гармаар шалах гараагаад зулгаан хүртэл доош тавьж шуумгийн хачин маягаар хумжээ. Салхи ширжигнэн хөдлөхөд тэнд нь хий дүүрэн үлээсэн гүзээлүүгээ түнхэлцэх нь нэн хөгжилтэй. Гутлаан тайлахад өмдөн лав хамт шувтрандаа гэж бодоод миний инээд хүрхүй дүүтэй тоглож буй байдал гарган чөлөөтэй инээж байв. Ах мөн л миний адил түүний гайхан шалхгар өмдийг хулгайлан харна. Ярихад тэд хонио хитрхи удаан сааж байх шиг санагдах аж. Би бушуухан дуусаад гэрт орж гीчэд ганцгалгаахан гаргаасаа гэж санамъя. Арай хийж дуусаад хоньны холбоог ах бит хоёр яаран хөвлөө. Гэрт орсон хонио өнөөх ихч дүүг авч өгөөрдөнгөө ийм сайн хүүхдүүдийг чинь их чинь одоо юугаар шагнадаг вүлээ гэд инээлээ. Би гараа сайн угаасан болохоор хүний өмнөөс тосоход нүүр бардам хэмээн бодож зогсов. Нөгөө ихч дүүг аргандан суулгаад баруун талд агсан богцоо уудалж баатантай шажигнсан юм гарган задалж нэг атга чихэр ёотон өгөв. Эдэнд яасан их өгнөвэ? Наран минь чи бас нутгийн ах дүүгээр орон шүү дээ гэж ээж тэндээс санаалав. Бидний гар дээр хөөхөн бөөрнкий дөрвөлжин хэлбэртэй нүцгэн алаг чихэр 2-3 зэрэг мөн хид хідэн ёотон нэгийн зэрэг хачин гой хээтэй дөрвөлжин боов. Тэр нь ширхийг бичээн байсан хэрэг байлаа. Бэлэгсэлт ийм өгөөмөр байсан хэрн нэг бүтэн харандаа нэмж өглөө. За тамин наадхан хаяад орхив. Аавдаа сайн хадгалвал та нар жастай хэрэг болно хэмээн ээж захив. Бид чихэр хүлхэн тиймхэн гоё харандааг шохоорхон үтсээр байв. Наадах чинь балын харандаа шүү. Хортой харандаа их үнэтэй. Тэгээд ч бас ховор юм гэж өнөөх ихч учирлав. Тэгин эцэг нэртүүд үнэгний 3 элдсэн арсаар нэг хортой харандаа авсан байна мөлий. Марцснаас цагаан будаа элбэг шиг янз байна уу? Хаяа хүүхэд шуухтын шар хөдлөхөөр хямд орхих юмгүй хэцүү юм да. Дэлгүүрт гарсан байна лээ. Манай артил ажилчдаа 5 кг цагаан будаа өгсөн. Уул нь огт санаанд орсонгүй. Түүнээс биш талыг нь аваад ирэх л байж. Одоо ч юм элбэг шиг төлөвтэй байна шүү дээ. Манай сумын хоршоонд матмал сам ирсэн дуулдна. Хашгүй дээ. Тэднийг ин ярилцаж байх оогуур ах хизээний ирхэн шиг хутгаан гаргаж хідүрээд за тарвганыхаа гэдэс дотрыг янзлая гэж хэвнийг хэлээд гарлаа. Миний хөө бүр тэр сайр руу яваад оч. Усан дэлдэв юм оруулав зэ гэж ээж захилаа. Би тэр сайн гихчэд хайр хүрч та тарвганы маханд дуртай юу хэмээн дотончлон асуувал тэр мөн л инээж дуртай байлгүй яах вэ? Манай дэлгэр далай бол бүр амиа тавих нь дөхдөг юм гэв. Нэр нь яасан гоё юм бэ? Наран тэгээд бас дэлгэр далай гэж бодож байлаа. Ийхүү бодох тусам миний шин нэр олхиогүй санагдана. Гаднаас дэлгэр далай орж ирээд танад дуран байна уу? Энэ дээгүүр урд хатанд гөрөөс зөндөө байна гэв. Нэг муу сундаг дуран байдаг л юмсан. Цаадах чинь аваад яваа бидтэй. Аль миний хөө олоод өгөөрэй гэв. Би аавын дуранг хайгаад олсонгүй. Тэр нөгөөх сүрхий буугаан үрээд гарахгүй юу? Тэгвэл манай энтхийн энэ их гөрөөс тарвгын дотроос алалгүй л яах вэ гэж ээж хэллээ. Ямар буу юм бол гэж гайхаад би харвал авдрын завсар буу байж таармаар нэгэн зүйлийг даавуунд жимбитэл орон шургуулсан байв. Үзүүт би оох ямар буу вэ гэлээ. Ямар гэхвдээ миний дөө. Зүгээр л нэг муу халибер. Тэр чинь хурдан буу юу? Хурдандаа орно л доо гэд тэр инээлээ. Их хурдан уу? Цахиур бууг бодвол хурдан, автомат, винтов энтрийг бодвол удаан. Нэг тийм л идтэй. Хурдан ч үгүй, удаан ч үгүй. Гэхдээ л хурдандаа орох буутай байх нэ. Ямар мундаг вэ гэж би түүнд бишрэх сэтгэл төрөв. Та анд яваач гэвэл яасан ч яах вэ гэж вэ? Нэр чи буугаан үрээд хоньны цаагуур алсын бараа харж яваад ирээч гэж ихнэрэн хэлэхэд тэрээр тун их олж шаах бололтой. Тгий байцхөө гэв. Би завшааныг ашиглаж би хамт явъя гэв. Тэг тэр чинь л ёстой болж байна. За байц хонь бэлчгээс өмнө нэг юм бариад авъя. Харин
муулаад өгдөг хүн олдох болов. Ээжийг ингэж хэлэхэд "Эгчээ, танайх нь махтай байж хонь халаад яах нь вэ? Алсан чи дараал болно биз" гэж нөгөөх ихч хэллээ. "Би ч уулна дөнгөн л дөө" гэж дэлгэр далайгийн хэлэх үед яасан ашгүй юм бэ дүү минь. За тэгвэл гээд ээж гарав. Нөгөө ах эр хонь барьж өгөхөд яах ихийн зургүй төхөөрч хөөд надтай хамт явлаа. Би түүнд хов хүүгийн хоньны гэдэс суулж тавьсан нууцыг ярмаар санагдсан боловч гэмгүй сайныг бодож амаа хамхин яв. Тэрээр гоёмсог шар хуйтай, хачин гой буугаан өрөөсөн мөрөндөн өлгөж миний араас алхахагаад үе үе зогсон амьсгаад нь. Би бушуухан түүний гайхамшигт зэвсгийн шидийг үзгсэн гэж тисхүйе яарна. Миний дөө чи яасан хурдан явдгийм бэ? Ахын чамайг гүйцэхгүй нь гэж сануулгад нь би чулуу сандайлан суув. Тарганы үдийн идэллэг өнгөрчхөд оройхон дөхөж байлаа. Эндээ чар орууд гарвал тарга ихтэй юм аа. Нилээн алс соргог газар гарч хідэн тарга бууднаа. Пэ ах нь хутгаа мартчихаж. За яах вэ? Юм олж байвал учир нь алдандаа гайгүй. Ах чинь сум цөөнтэй тун ойртож гарцаагүй бодохгүй л болохгүй гэж учирлав. Аавд тарь туглаг зөндөө би. Сум цутгадаг хэвч би гэвэл тэр инээж хээ миний дөө. Эн чин тийм бөө бишээ. Тусгай сумтай эд байхгүй да гэд миний толгой гэлж инхрээлэгт нь би бууны гоёмсог хуйг мөн л тун инхрэйлэх маягтай илж байлаа. Мод шиг мөртөн арай биш шиг ямар жигтэй эдвэ хэмээн гайхаж суутал тэрээр ингирийнхэн уутнаас дааванд бодолтой юм гарган задлаад надад үзүүлв. Энэ юу вэ? Сум. Их сонирн байгаа биз? Сумаа гэж гайхаад би авч үзв. Тугалган үзүүр гуйлан бөкстэй бяцхан гонцгор юм. Үнэндээ миний мэдх сумтай огт төсгүй байв. Миний гайхаж байгааг үзээд тэр инээж энэ сумыг хэрхэн яаж хийдэг, буугаан яаж цэнэглээд, яаж буцааж авдгийг зааж үзүүлв. Энэ бүхэн миний санаанд үнэхээр багтахгүй байсан боловч бүгд үнэн гэж би итгэлээ. Бид ийхүү хэсэг амраад цааш өгсөв. Энэ тэнд тарвах хошгорлон эдэлэг хэлж байв. Яван явсаар бид хөндлөн хідэн богино хамар бүхий шар хараар хэрлээ. Хамраар сэмхэн цухаж харвал тарвахч зөндөөн аж. Одоо түүний гайхамшигт бууны ид шидийг үзнэ гэхээс би учиргүй хөөрн догдолж байлаа. Бид хоёрт хамгийн ойр хэсэг дошны дээхэн талд 4 том тарваг идээшлэн. За энэ хэдийн нэгийг л буудана да гэж хэлээд гоё буутай ах доош суулаа. Салхи цохоод оруулчих үедээ гэж би айж байв. Түүнийг буугаан сумлаж замгаан өрж байхад би маш анхааралтай харж авлаа. Мань хүн хэсэг барзгар хадан дээр буугаан тавиад тавтай наргагүй шагаав. Би чихэн хуруугаараа бөглөн хөвтээд дуу гарахыг хүлээв. Гэтэл тэр замгаараа дахин оролттол ямар нэгэн юм миний магнаа руу под хийтэл цохоод авлаа. Харвал бяцхан гуйлан бортог сумны хонгой байна. Тэр буугаан яаран шагаахтан балараа үдсэнгүй. Тэрнийг харж байна уу гэж шивгэнэв. Үзвээс яг бид хоёрын өмнөх хадны ёроолд хөвтж байгаад үргэсэн бололтой хоёр арга лугалц газрын өөд хид хараагаад зогтосов. Энэ үед шил бүрээр хад гуйдах аятай сулхан дуу гарч манер замгаараа дахин оролдож мөн л шилбүрийн дуу гарав. Гэвч уулзнууд юу ч тоосон янзгүй цагаан хонгон гэлэлцсуусаар холдоод явчихлаа. Харвал нэг тарваг эдээшилж байсан газраа хоцорчээ. Ямар сайхан уулзнууд байва. Төрүүчийнх нь онох шиг болсон юмсан гэж үглээд авч хоцорч чадаагүй ангийнхаа хойноос шүлэнгтэн харж байв. Угалц ийм том. Манай энэ бууны сум ийм жижиг болоод түүнийг дийлсэнгүй. Харин таравганд бол яг таарах идвэ гэж би сэтгэлээ. Үнэхээр ч тийм байсан байж магадгүй юм. Учир нь бага эдэшт буу манай тэнд дэлгэрсэн даруйд тураг гөрөөсөнд нохоо хорихгүй ид гэсэн яриа гарч байсан. Гэсэн ч явандаа түүнийг эдэлж ирэхлээрэн уулын анчид Эрвис тураг гөрөөсний аль нэг нь ч гаргахаа байсан билээ. Би тэр дуугүй бууны гуйлан хонгоог борог өвс нэлэх ногооны дотор унахт нь өлөн тасын хурц хараагаар алдалгүй үзэж шүүрэн авч байв. Өнөрлвээс дарны тортог содон ёроол талын аль нэг захад хүйсэтэл бяцхан хонхор гарсан байх нь бүрч хачирхалтай. Бид хоёр жалга бөөрөг гисэн хид буудсан боловч дахин нэгч тарваг алсангүй.
Тэгээд оройхон хэрд хонион эргүүлээд үс нь олигтой гүцээгүй нутгийнхны гой цэнхэр гэж нэрлэдэг хэмжээнд очиж яваа ганц том тарвгаан үрээд гол уруудан алхаж явлаа. Танай аав чинь ерөн сүрхий ан чинь уу? Би аавтай чинь хамт хэдэн өдөр тэнмээр байна гэж тэр намайг л аавынхын толгойг мэднэ гэсэн шиг ярихт нь би тэг гэж урамтай дэмжлээ. Гэхдээ аавыг сүрхий анчин хэмээн магтаж нэг л зүрхлэхгүй байлаа. Шалах гэр өмд алхааны наясаар хэрхэн түүхэлзэж буйг шогоорхон араас нь алхаж явхад түүнээс ямар нэг таатай содон үнэр гарах шиг болно. Тэрээр хэсэг алхаад тарвах сольж барина. Би сумныхаа хонгойнуудаар хүүхдүүдийг хэрхэн бишрүүлэх тухайгаан хөгжилтэй юм бодсоор түүнээс огт хоцорохгүй шахам явж байв. Хүүхдүүд надаас их олон юм асууна. Би тэгж ингэж хариулна гэгчлэн бодох боловч зарим зүйлийг яаж ч хичээгээд тайлбарлаж дийлэмгүй санагдана. Дэлгэр далай халууцаж ядарсан бололтой замын хажуугийн хавтгай чулууг сандайлан суув. Тэгт нь би ганц нэг зүйлийг тодруулж авах санаатай ийн асуулаа. Таны бууны цахиур хаана байгаа юм бэ? Дэлгэр далай хөлөрсөн тухай гарын араар арчиж нүдээ том болгон инээгээд хурдан буунд юун цахиур байх вэ? Алив чи тэр гэд миний гарт байсан хонгооны нэгийг авч нөгөөхөө бяцхан хонхорхойг харуулад энэ бол замагны шүүг төмөр цогсон ор сумны араас ингэж цохиход гал авалцаж дараасна. Цахиур буунаас шал өрөөдөө гэж тайлбарласан боловч би юу ч ойлгосонгүй. Цахиур буу бол ойлгож цохих юмгүй зүйл. Би түүнийг 5 хурушгэ мэднэ. Гэтэл энэ бол цахиургүй байж юуны гал байх вэ? Хэрв дэлгэрдлээ ахын хэлж байгаачлан хонгоны бөксөнд гал байгаа бол дартай хамт нэг дор байх гэж юу? Тэгвэл дорхноо л дэлбэрчих ёстой. Ийм байж яасан ч таарахгүй. Тэр шөвөг гих чинь ямар учиртай юм? Дарыг шүгээр хатах гэд асна гэж юу? Гэгчлэн тархиан гашилтал бодсон боловч олигтой юм болсонгүй. Хизээ нэгэн цагт хурдан бууны цахиур хитгүүгээр асдаг учрыг олно доо гэж дотрон сэм тангараглав. Ер том баггүй л дэлгэр далайн буугаар бай шавч болсон буудах санаатай байсан боловч даанч сумын цутгаж болдоггүйдээ гол гацаа нь байлаа. Манай гişид ойр хавийн айл сахалдаар орох гэж өнжүүд хонууд явчихсан үед ах бидэнд нэн уйтгартай санагдсан билээ. Ийн явахдаа дэлгэр далай нөгөөх буугаан ёс шиг өөрч явна. Гэвч тэр үлдсэн 5 сумаа огт хороогоогүй ирсэн байлаа. Сумгүй бол энэ шороор яах вэ? Ёстой л хоосон буунаас 20 хүн айн гихч болохгүй юм бол гэж ах нэгэн удаа надад ярив. Дэлгэр далайгаан халиабар шиг буу их үнэтэй болов гэж би ахаас асуувал тэр хэсэг бодож байснаа. За да. Сайн дал залуу гүний үнэтэй биз? Хэрв сумын хийгээд буудаж болдог бол мориор авч болох л доо. Бас буун даанч доожоогүй юм. Чол хийгээд урамгүй гэдг нь. Чон бол ийм бууны дууг тоохчгүй. Харин цахиур буугаар пан хийлгвэл ямар ч хашир чон ярлын хараа чон гинт цочихтон ярлын хар чацаг ихчийг алддаг гэж хүмүүс ярьдаг байв. Тавиулын шүү дээ гэж надад хэллээ. Тэгээд бас өөр хачин нэртэй өдий төдий хурдан бууны тухай ярихад тэд бол ёстой хурдан буу шиг хурдан буунууд гэж итгэлтэй тайлбарласан нь лав энэ талаар томчуудын ярихыг миний эцгүүд сонссон нь илт.